Хэрв та тусаг холыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл доорх линкээр холбогдож мембер болоорой. Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. 4-р хэсэг. Хуучны олдуур. Тэр удтал тэнд суусаар байлаа. Энэ хугацаанд дөрвтэй шийдвэр гаргалгаа огт бодож олсонгүй. Зохиол бичих үед дэвэн дэлхийг хэрнэстэг бодол нь одоо бол яг дөнгөлөгдчихсэн юм шиг түнд санагдана. Эсвэл хоньны хотонд хашигдчихсан юм шиг. Ямар ч байсан нэг ажил олж хийе гэж эцэст нь нэг шийдэмдэг айдан хайжуухан сандалнаас босоод гэрлүгөө явжээ. Нийтийн байрны гадна ирэх үед нүдэнд нь түргэн хоол гэсэн хаягнаас шарангийн жижиг ачааны машинд хоол зарж буй хижээл насны залуу өртлөө. Тэр түүнийг хэсэг ширтэж байгаад байрлуугаа оров. Гэртээ орж ирчгээд бас л орон дээр сун ширээг өлөрч удаан гихчин сууж. Нэг мэдэгт нь нар жаргах төгсөн байв. Тэр эвэртэй бүжингээ үргэлжлүүлэх гэж ширээний ард суусан боловч нэг ч өгүүлбэр бичиж чадсангүй. Түүний толгойд ажил, мөнгө, өр зээлнээс өөр юм бодогдох орон зай алга байлаа. Мөн тэр яг ийм үедээ зохиолын үйл явдал харагддаг хаалхан тас цоожлогдчихдаг гэдгээ мэддэг болохоор тиймчих хүчлээгүй юм. Зарим зохиолчийн сэтгэл хөдлөл тэр хаалганы түлхүүр байдаг бол заримийнх нь цоож байдаг бололтой. Бодлоод хөвөрсөөрл. Харин өөрийг нь бүчин авсан сэтгэл хөдлөл огт замхрахгүй байсаар. Түүний сэтгэлийн дөрвөн зүгт тэнгэрт тулсан өндөр ориглууд сүндэрлэх боловч тэр харахгүй байхыг хичээнэ. Нүднийх нь буланд өрт сөрөл байгаа шүү дээ. Тэр яг ямар сэтгэл хөдлөл гаргахаа үнэхээр мэдэхгүй байлаа. Ажлаасаа халагдсандаа уйлах, эсвэл ядаж гомдлох хэрэгтэй байх. Эсвэл чухал биш шалтгаанаар халсан захирлаа харааж уурлах хэрэгтэй биз. Бүр хүн кактуснаас салсандаа баярлж болно. Гэвч тэр ширээг өлөрч сууж байгаад орой босныг мэдэн орон дээр хэвтэв. Яаж ажил болно гэх цамцсан цонхны цаадах хүйтэн хатуу бодлууд түүнийг тас твэрч нойрыг нь хулжааж байсан ч тэр унтж чаджээ. Өглөө үүрээр тэр сэрв. Ямар ч сэрвлэг дуудлаггүйгээр. Үүрингээгээ манхаагаагүй байлаа. Өрөө магадгүй бүр орчлон ертөнц тэр чигтээ хөгцсөн хэрэнгөөр бодогджээ. Насагдорж босоод өглөөний цайгаа уухаар болов. Таалхан дээр түрхэх нутелла түүнд ямар ч амтгүй санагдана. Тэр тийшээ хідэнтэй илт дургуутсан харц шидэв. Хамгийн дуртай байсан зүйлээ ийн харж буудаач гайхширсангүй. Харин түүний тарих толгой тэнгэр шиг цэлэмсэн байв. Өглөөний цайгаа ууж байхдаа л бүтэн өдрийн төлөвлөгөөгөө гаргачихлаа. Эхлээд найзууд дээр очино. Найзуудч гэжтэй зүгээр л танд хідэн их цантай новшнууд. Гэх бодол сүулт оджиг харван өнгөрөв. Тэгээд ажиллаа суuna. Хэрвээ байхгүй бол угаасаа байхгүй. Бүгдээрээ намайг ажилд авахгүй бол зарын сонин авч ажил хайна гэж төлөвлөв. Үүр цайж эхэллээ. Гэвч нацагдоржийн зүрхэн дэх хөгцсөн хөрөнгө арилсангүй. Тэр гэрээсээ гарч найзуудынхаа ажил руу алхав. Жижиг харанхуй нүхэнд огтон зурм шиг удаан амьдрахгүй. Гих хүслээс гаргаж авсан түлш түүнийг дэлхийг яг ингэж алхам бүтэн тойрсон ч хүрхээр байлаа. Нацагдорж нэгэн том офисын хаалгаар нэвтрэн оров. Ангийнх нь хүү эндэд захирал хийдэг юм. Ахлах сургуульд байхдаа энэ хоёр зэрэгцэн сууж хичээл дарах хүртэл элдвийн хөгжилтэй яриа өрнүүлцгээдэг байжээ. Гэвч тэр нацагдоржийг хаалгаар орж ирснийг харсан хэрнээ танихгүй дүр үзүүлэн жишимчгүй өрөө рүүгээ орчих. Тэр үйлдэлийг нь анзаарсан нацагдорж энэ ч намайг ажилд авахгүй юм байна да гэж бодсон ч өрөө рүү норлоо. Түүний бодснорч болов. Тэр ажилд авсангүй. Мэд мэдээд
хидэр ёдор хийсээр угаад гаргажээ. Нацагдорч өөр нэгэн танилынхаа ажил дээр ирэв. Тавилгын үйлдвэр байлаа. Тэр хэдий алхаар хадаас жолигтой хадаж чадахгүй ч гэсэн зориглон дутагшоров. Энэ танил нь гэхдээ өмнөхөөс нь арай дээр харилцсан ч ажилд овсонгүй. 3 дахь танил нь хэвлэлийн үйлдвэртэй юм. Түүн дээр очтол тэр өөрийнх нь зохиолыг тохуурхан шоолсон учраас муудалцаад хөөгдөг шахам үйлдвэрээс нь гарч иржээ. Зараас ажил хайхаас аргагүй болчихлоо гэж Нацагдорж бодон зарын сонин авахаар явж одлоо. Түүнийг сонин борлуулах цэг дээр иртэл хол хүүхэн зам дээрх өнөөх түргэн хоол гэсэн хаягтай ачааны машин нүдэнд оров. Нүдэ онилхан дахиад сайн гихч нь харуул цонхон дээрээ ажил давна гэсэн зар тавьжээ. Нацагдорж сонин борлуулах цэг рүү нэг харлаа. Тэнгэлзэн яг тэр газараа хөшөө мэд уттал зогсов. Тэрхэнд нь хамгийн сүлд зүгээр л очиод асуугаад үзье. Гэх бодол тунран үлдэж тэр гүнзгий амьсгаа аваад ачааны машин руу алхлаа. Ойртож очин хоол хийж буй залууг ажиглавал хижээл насны барзгар бор арьстай махлагдууд том биетэй хүн байлаа. Машин руу улам дөхөв. Тэр яагаад ч маш их тогтолж зүрх нь хурдан цоглоно. Нацагдорж машинд бараг л тулж зогсоод хоолгоо засан сайн байна уу? Ажил давна гэсэн үү? Гэж асуулаа. Өнөөхөр Нацагдорж руу нэг харснаа. Сайн байна уу? Ажил давна. Надад туслах тоогооч хэрэгтэй байгаа юм. Гэж хариулв. Би өмнө нь тоогоочор ажиллаж байгаагүй юм л да. Зүгээр болов уу? Зүгээр дээ. Нэг их хэцүү зүйл огт байхгүй. Би чамд бүгдийг нь заагаад өгнө. Алуу, ороод ир. Нацагдорж толгой дохиод машин руу орлоо. Тэр дотор хуушуур, першхий, бууз, мантун бууз, бүр бүргэр хүртэл хийдэг бололтой. Миний хийдгэл хоолнууд байна шүү дээ. Би бараг чадах юм шүү гэж Нацагдорж бодож амжив. Өнөөхөр жижиг галтайгоогоо баруунаас зүүн хүртэл нэгэнгүү тайлбарлаад үргэлжлүүлж юу хийх талаар нь зааж өглөө. Тэгээд намайг хүмүүст үйлчилж тооцоо моцоо бодож байх хооронд бусад үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг хийж явах хүн хэрэгтэй байгаамаа. Олон хүн ирэхээр би яалтчгүй ганцаардаад байна гэж аминчлан өгөөлөв. За тэгнэ гэж Нацагдорж толгой дохингоо хэллээ. Тэд гар утасныхаа дугаарыг солилцсон маргааш өглөө уулзахаар болцгоо. Нацагдорж ажил болж чадсандаа тун баяртай байлаа. Ямар тач гэртээ орж ирэх хүртэл сэтгэл нь өрхний үзүр шиг дэрвхээ болоогүй юм. Гэтэл гэрийнхээ хаалгаар нэвтрэх тэр мөчөөс эхлэн эргэлзээ айдсын хар үйл сэтгэлийг нь нөмрөн авчээ. Би яаж бусдад хоол хийж өгч чадах юм бэ? Өөртөө хоол хийж идэх, хүнд хийж өгөх хоёр шал өөр шүү дээ. Надад угаасаа компьютерийн ард сууж юм шивхээс үрж чадах зүйл байхгүй. Гих хар үйл улам өтгөрсөөр. Удалгүй ширүүн аадар болж үзэгдэх орчин хязгаарлана. Түүнд үүнээс өөр сонголт огт харагдахаа болж хийхээс өөр аргагүй болдог. Тийм ээ. Яг ингэдэг. Түүний шийдвэрүүд ингэж илэгддэг. Гэвч нэгэн ширүүн салхитэгдэж хар уулыг хөөн зайлуулах нь тэр. Тэр оролдоод үзье. Гэх нэртэй салхи байлаа. Өглөө Нацагдорж өнөөхөртэй холбогдсон байгаа газар нь очив. Машины хоол зардаг цонх хаалттай байх нь үзэгдлээ. Нацагдорж машины хаалгыг тогшоод дотогшоров. Өнөөхөр өдөр хийх хоолоо бэлдэж буй бололтой. Гурил зурчихсан мах хэрчиж байв. Нацагдорчид шууд мэд мэдээд ажилд нь тусалахаар хажууд нь суулаа. Түүний ин юм хийж буйг өнөөхөр анхааралтай ажиж байснаа нүрэндээ инээмсэглэл тодруулав. Харин хийж буй зүйлдээ гүн төвлөрч гисэн байсан Нацагдорж түүнийг анзаарсангүй. Тэд бэлдэж дуусацгаан цонхоо нээж ажиллаа эхлүүлв. Өглөөгөр үйлчлүүлэгчид баг байсан ч өдөр гэхэд
бужигнцгав. Нацагдорж үйлчлүүлэгчид олшрох тусам бохимдох биш, улам урамтай болно. Гар нь маш эвлэгхэн бөгөөд хурдан хөдөлж байсан нь өөрийг нь гайхшруулв. Тэр яагаад ингэж буйгаа өөрөө ч сайн мэдэхгүй байлаа. Өд дунд өнгөрч хүмүүс цөөрөв. Өнөөхөр нацагдорчид хандан "За, ингээд өнөөдрийн ажил дуслаа. Мэ. Энэ чиний цалин" гэв. Нацагдорч цалингийн талаар таг мартаснаа саналаа. Энэ үйл явдлууд түүнд сонирхолтой, бүр нууцлаг санагдаж байв. Нацагдорч бэлэн мөнгийг аваад "Баярлалаа" хэмээлээ. Ажлын эхний өдөр юм чинь эртхэн хараад амарчихсан юу? Харин маргааш орой болтол суун шүү. Өнөр мартах шахлаа намайг чулуун гэдэг. Чамаа хэн гэдэг вэ? Нацагдорж "Хөөх, агуу зохиостой амьдаа байх нэ. За, маргааш уулзъя. Чи хоолыг авьяастай юм байлаа шүү" гэж хэлэхэд нь нацагдорж түүн рүү хараад хөнгөн мишэл тодруулав. Яг тэр үед сэтгэлд нь итгэл найдвар, хүсэл тэмүүлэл дэлбэгээд дэлгэлээ. Ийхүү санамсаргүй байдлаар олдсон хуучны олдвор нь түүний амьдралд цоо шин хуудас нээж өгчээ. Нацагдорж өдөр өдрөөр айжмаар өөрчлөгдөж байлаа. Буцаад нөтөлөгийн амт таалагддаг болж зохиолын санаанууд чихэлдэж эвэртэй бүжин зохиолоо дуусгах төхөв. Тэр чулуунтай нийт 3-7 хоногийн турш хамт ажиллажээ. Урдын адил тэр эртсэрв. Гадаа нэг л бүүдгэр харагдана. Гэвч түүний дотор ассан гэрэл иймхэн зүйл бүдгэрхээр биш байв. Тэр чулуун руу залглаа. Өнөөхөн ч гэрийг нь гадна нэрж тэр хоёр хотын төв рүү зүглэлээ. Чулуун нацагдоржийг өглөө болгон ингэж гэрээс нь тосож аваад орой хүргэж өгдөг болсон гэжээ. Өдрийн ажил болдог шиг л болов. Өглөө ганц 2 хүн, тэгээд өдөр нэмэгдэнэ. Орой болоход буцаад багасна. Энэ зүй тогтол хууль мэт өдөр болгон тохиолддог юм. Гэвч энэ орой зүй тогтлоос өөр зүйл болгон тэрэ. 7 залуу хоол захиалахаар ирлээ. Цуг явж буй бололтой. Ийм ороо болсон хойно ингэж олуулаа ирдгүй юм да гэж нацагдорж бодсон ч тийм их гайхсангүй. Хоол хүлээх зурд тэдний нэг нь ингрээсээ арих гаргаж ирээд нөгөө хидтэй балгуулав. Тикийг харсан чулуун "Хөөе, та эдийн тарих уухгүй шүү. Ер нь залуу хүмүүс архинаас хол байсан л дээрдэ" гэж нилээд ширүүнээр хэлчихлээ. Арх өврөөсөө гаргаж ирсэн залуу "Юу гинэ? Биднэрт юм заах гээд байгаа юм уу?" гэж хэлж дуусангуудаа газраас чулуу шүүрэн аваад машин руу шидэж орхив. Тэр чулуу галтогоон доторх эд зүйлсийг онлоо. Ямар нэгэн зүйл эвдэр бололтой тар нархийн дуграв. Хажууд нь зогсох залуус цонхоор чулууныг татаж гаргах гэж оролдлоо. Чулуун ч өөдөөс нь тэмцэлдэнэ. Нацагдорж байдал биш болсныг мэдээд жолооны ард суухаар ухасгив. Гэтэл нэг залуу гартаа атгаж байсан архины шилээр чулууны толгоон дундуур цохиод авах нь тэр. Яг энэ мөчөд машин хөдөлж цонхаагтав. Ардаас нь залуус хашгиралдан хөөж байгаад сураг тасарлаа. Нацагдорж гэрийнхээ гадна нэрж зогсов. Тэр залуу машин руу чулуу шидсэн цагаас хойш дэлсэн зүрх нь хэвийн болоогүй л байлаа. Амьсгал нь удааширсан ч гар нь үл ялэг чичирхээсээр. Нацагдорж угийн ийм зодоон үүмийн самнаас хол хүн билээ. Тэр арагшаа чулуун руу харц чиглүүлв. Чулуун толгоогоо цамцаараа боочгсон шалан дээр сууна. Гал тогооны хэсэг эмх самбраагүй болжээ. Ямар амар залуучууд вэ? Зогтаагүйсэн бол бөө юм болох байлаа шүү гэж нацагдорчийг хэлэхэд чулуун толгой төгөв. Тэр үнэхээр гүн бодолд автсан харагдана. Бүр хажууд нь юу болж буйгч анзаарах сөхөөгүй. Нацагдорж "За,
баяртай гэж хэлээд машинаас буулаа. Мөн л хариу байсангүй. Байрны хаалганы өмнө ирээд түүн рүү эргэж харав. Машин хөдөлгөөнгүй хിവэрэлээ. Түүнд архитай холбоотой таагүй дурсамж байдаг юм болов гэж тэр бодоод байр руугаа оров. Оройн хоолой хийж байх зуур ямар ч сэтгэл хөдлөлгүй оюухан нь эргэн иржээ. Зүрх нь хивийн цохилж гарын салганхаа болсон байв. Гэтэл гівгний дөнөг залуус дургуун маш ихээр хүрв. Тийм танхаа дээрлэх үзэн гаргасныхын төлөө би энд юу ч хийж чадахгүй юм шүү дээ. Айгүй бол одоо юу ч болоогүй юм шиг явцгааж байгаа биз. Магадгүй өөр нэгнийг гимтээч болно. Хорвоо дэндүү шударгуус юм аа гэж өөртөө хэллээ. Иймэрхүү хүмүүст зохих хариу өгнөгдөг хэн нэгэн байдаг ч болоосаа хуйлаас гадуур яг тохирох шийтгэлээр нь цээрлүүлдэг нэгэн. Цээрлүүлэгч. Тэр үгээ гүйцээсэнгүй. Учир нь өнөөх дэлгэцтэй хаалганы цаанаас сэтгэлийг нүвтгсэн эмгэнэлт үйл явдал харагджээ. Насагдарч гартаа барьсан хутга ширээн дээрх махыг цааш холдуулаад гараа өмдөндөө арчин цаас гаргаж ирв. Тэгэд ширээний болонд байсан үзгийг шүүрэн аваад бичиж эхэллээ. 4-р хэсэг төгсөв. Хэрв та тусаг голыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл доорх линкээр холбогдож мембер болоорой.